Яг одоо олон улсын Америкийн архитектуруудын хүрээлэнгийн өмнөх оны ерөнхийлөгч Юки Чон эрхэмтэй доктортой дизайн болоод архитектурын эрүүл мэндийн талаар ярилцахад бэлэн болоод байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. Юуны өмнө хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Монголд тавтай морил. Мөн CNBC Mongolia студид тавтай морилно. Маш их баярлалаа. Ярилцлага дэлхийн архитектурын чиг хандлага өнөөдөр ямар байгаа вэ гэсэн асуултаар эхлэе. За тэгье. Миний бодлоор сүүлийн үед ялангуяа энэ салбарт маш их өөрчлөлт, шинжилэл өрнөж байна. Энэ нь зөвхөн практик тал дээр бус архитектурын мэрэгжлийн мөн чанарт ч мөн нөлөөлж байна. Хэрв өргөн хүрээнд авч үзвэл дэлхийд даяарх 4 том чиг хандлага байна гэж би харж байна. Нэгдүгээрт химид оюун ухаан болон технологийн хурдцтай хөгжил. Түүнийг ялангуяа ёс зүйн асуудалтай хэрхэн уялдуулж авч явах вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт тогтвортой хөгжил болон эрүүл, сайн сайхан орчин. Ковидын дараах нөхцөл байдал мөн байгаль орчин сүйдэж буй энэ үед бид амьдарч буй орчноо хэрхэн илүү тогтвортой, хүний сайн сайхны төлөө байх үз болох вэ гэдэг нь чухал болж байна. Гуравдугаарт туршлага мэдрэмжид суурилсан дизайн буюу experimental design. Энэ бол сүүлийн 10-аас бага жилийн хугацаанд олон нийтэд бий болсон шинэ ойлголт юм. Үүний гол цөм нь хүн орон зайгаар дамжин өнгөрөхдөө тэр дизайныг хэрхэн мэдэрч туулж байна вэ гэдэгт оршиж байгаа юм. Энэ нь бизнес дээр хэрэглэгчийн аялал буюу customer journey гэдэг яриатай адилхан юм. Тухайн орон зай хэрэглэгчид ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэдэг нь маш чухал. Миний бодлоор ковидын дараа бид барилга байгууламжийг төлөвлөхдөө хүн барилгад орж ирэхэд өөрийнхөө аюулгүй байдлыг мэдэрдэг байх ёстой. Мөн тухайн барилга дотор хэрхэн чиглэн явах, замаа олох нь ойлгомжтой байх хэрэгтэй. Эцэст нь архитектурын фирмийн өмчлөл мөн бүтэц зохион байгуулалтын асуудал байна гэж би бодож байна. Дэлхийн динамик хил дамнсан өөрчлөлтүүдийн нөлөөгөөр би олон улсад ажиллахад томоохон фирмүүд нэгдэж төвлөрж байна. Харин нөгөө талд жижиг фирмүүд олноор шинээр төрж байна. Тэгэхээр энэ хоёр хандлагыг хэрхэн уялдуулах вэ? Ялангуяа мэрэгжлийн институт байгууллагууд хэрхэн хандах вэ гэдэг том асуудал болж байна. Нэг талд өөрийн фирмээ эхлүүлэхийг хүссэн залуу архитекторууд байна. Нөгөө талд том тоглогчид нөөц бололцоогоо нэгтгэж байна. Миний бодлоор Сингапурт байна уу, Европт байна уу, эсвэл Монголд байна уу хамаагүй. Бид бүгд эдгээр гарч буй 4 чиг хандлагыг анхаарах ёстой. Та бол Сингапур хүн. Сингапур халуун чиглэг тропик уур амьсгалтай. Тэгэхээр энэ нь Монголоос нэлээд өөр гэсэн үг. Учир нь танай улсад барилга байгууламжийн хувьд тропик бүсийн тогтвортой дизайны шийдэл шаардлагатай байдаг тийм ээ. Харин Монголд илүү хуурай их газрын уур амьсгалтай. Тэгэхээр та энэ хоёрыг хэрхэн харьцуулж үзэх вэ? Ийм ялгаатай орчинд дизайныг хэрхэн шийдэх боломжтой гэж та бодож байна вэ? Маш сайн асуулт байна. Миний бодлоор бид энэ асуудлыг томоор нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тогтвортой дизайн, эрүүл, сайн сайхан орчны үндсэн зарчмуудыг ойлгох хэрэгтэй. Дараа нь тэр зарчмаа тухайн уур амьсгалд тохируулан нутагшуулж дахин бүтээх ёстой. Сингапурын хувьд уур амьсгалын онцлог сорилтууд бий. Манайд муссууны улиралд маш их бор ордог. Мөн бид жижиг арлын улс учраас усны нөөц хангалттай тэмчих биш. Ус цуглуулж, хуримтлуулж ашигладаг болохоор нөөцөө хэрхэн хэрэглэхдээ маш хянамга байх шаардлагатай. Харин Монголын хувьд өнгөцгөн харахад Копений уур амьсгалын ангиллаар бол Монгол бол асар уудам, Орос, Хятад хоёрын дунд байрлах далайд гарцгүй улс. Тиймээс өмнөд хэсэгт говийн цөлтэй, өөрөөр хэлбэл хуурай цөлийн уур амьсгалтай. Тал хээрийн бүс ч мөн хуурай шилттэй. Харин хойшлох тусмаа маш үзэсгэлэнтэй нуруудтай бүсүүд бий. Энэ нь илүү сэрүүн бүсэд хамаарна гэж би бодож байна. Гэхдээ ерөнхийдөө хүйтэн мөн салхи ихтэй. Тиймээс энд сүүлийн хэдэн өдөр байхад надад харагдсан сорилтууд гэвэл газрын дорой цөлжилтөд хэрхэн тэмцэх вэ гэдэг асуудал байна. Ган гачхийг яаж даван туулах вэ? Шорон шуурхтаа яаж тэмцэх вэ? Надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь сүүлийн 2 хоногт нэг өдрийн дотор 4 улирлыг мэдэрсэн явдал байлаа. Өглөө нь бороо орсон. Үдээс хойш нар гарч харин орой 6 хагас гэхэд цас бударч эхэлсэн. Маргааш өглөө нь би жинхэнэ өвлийн гайхалтай дүр төрхийг харсан. Тэгэхээр дизайнер орчныг төлөвлөж удирдах буй хүний хувьд та маш анхааралтай байх хэрэгтэй. Хасах 40-оос нэмэх 40 градусын хооронд хэлбэлцдэг цаг агаарыг яаж зохицуулах вэ? Танаа барилга дотор нь амьдрах боломжтой орчныг бүрдүүлж чадах орон зай байж чадах уу?
Мөн гадна фасад нь энэ эрсдэс нөхцөлийг зуучлах ямар шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Дулааны мас ашиглах уу? Геотермал халаалт ашиглах уу? Ийм асуудлуудыг яаж шийдэх вэ? Миний бодлоор эдгээрийн сорилт хэдий ч боломж мөн. Сингапурт бидэнд бор их ордог. Гэхдээ та бас цонхоод онгоолгоод салхи оруулахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр муссоны нөхцөлд зориулсан цонхны шийдэл гэх мэт шинэлэг технологи бий. Энэ нь ердийн дээш доош эсвэл хажуу тийш онгойлгодог цонх биш, өөр чиглэлд онгойж бороо дотогш нэвтрүүлэх мөртлөө салхийг оруулж чаддаг. Ингэснээр бороо дотогш орохгүй харин салхи орж ирнэ. Энэ бол асуудлыг шийдэхний арга. Эцсийн дүндээ гол нь технологиг хэрхэн зөв ашиглаж хүний хэрэгцээнд нийцүүлэх вэ гэдэгт оршино. Мөн түүний өртөг багтаагаар өргөн хэрэгжүүлэх хэмжээст хэрхэн буулах вэ гэдэг нь бас чухал. Та сая агаарын чанарын асуудлыг дурдлаа. Өөрөөр хэлбэл цонхны шийдлэр агаарын урсгалыг хянах боломжийн талаар ярьсан. Монголд ч мөн агаарын чанарын асуудал байгаа. Тэгвэл таны бодлоор барилгын архитектурын шийдлэр энэхүү асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломж байдаг болов уу? Миний бодлоор бид бусад салбараас тухайлбал ангаах ухаан, эрүүл мэндийн салбараас маш их зүйл сурах хэрэгтэй. Ковидын үеэр би Dyson-ы сенс авах гэж байсан санаж байна. Хамгийн үнэтэй нь HEPA шүүлтүүртэй загвар байсан. Өөрөөр хэлбэл бактери, утаа, тоос өнцрийг шүүдэг загвар. Тиймээс миний харж байгаагаар энэ нь зөвхөн архитектурын дизайнаар дангаараа шийдэгдэх асуудал биш. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны мэрэгжилтнүүд, технологичид барилгын материалын мэрэгжилтүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгж байж шүүлтүүрийн хэлбэрээр үү эсвэл сөрөг даралтын шийдлэр үү гэдгийг олно. Өөрөөр хэлбэл би энэ өрөөнд дотор байгаа агарыг гадагш түлхэхийг хүсвэл энэ нь агарыг дотогш шахахаас эсрэг үйлдэл гэсэн үг. Ингээд агаарын эргэлт бий болно. Доторх тогтонг агарыг гадагш шахаж харин нөгөө талд шүүгдсэн сэрүүн агаар орж ирнэ. Иймэрхүү олон арга бий. Гагцгүй өөр салбарын хүмүүсийг нэг дор авчирч хамтран ажиллуулах хэрэгтэй. Та AIA International буюу Америкийн архитекторуудын хүрээлэнгийн олон улсын салбарын ерөнхийлөгч байсан. Тэгвэл ийм мэрэгжлийн хамтын нийгэмлэг дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг вэ? Энэ талаар таны туршлагыг сонсомоор байна. Энэ бол нэлээд хэцүү асуулт байна. Эхлээд би баг зэрэг тайлбар өгье. Олон улсын Америкийн архитекторуудын хүрээлэн бол үндэсний Америкийн архитекторуудын хүрээлэнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Бид хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй бүрэлдэхүүн гэж хэлж болно. Учир нь бид 40 гаруй бүр 100 орчим улсыг хамарсан сүлжээнд ажилладаг. Манай гишүүд 20 өөр цагийн бүсэд амьдарч байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсаас гаднах бүхий л үйл ажиллагаа олон улсын салбарын хүрээнд ордог. Манай удирдлага өөр салбар, өөр төвчний мэрэгжилтэй хүмүүс байдаг. Жишээлбэл тогтвортой хөгжлийн чиглэлээр авч үзвэл Японд газар хөдлөлтөд төсвөртэй дизайны талаар ярьдаг мэрэгжилтнүүд бий. Австральд ой хэрийн төмрийн эрсдлийн дизайны талаар. Харин Сингапурд үерийн асуудал. Харин энд бол ган гачиг усалгааны асуудал байж болох юм. Манайд ч бас газар хөдлөлтийн эрсдэл өндөр байдаг. Үнэхээр үү? За тэгвэл бид яаж ажилладаг вэ гэхээр миний бодлоор хамгийн чухал нь манлайлал. Дээд түвшний манлайлал маш чухал. Бид орон нутгийн иргэд төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжигч түншин болж чаддаг гэдгээ харуулах ёстой. Ялангуяа хүмүүсийн амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинтой холбоотой нийтлэг асуудлууд дээр. Та үндэсний төвшний бодлогын зорилттой уялдах ёстой. Гэхдээ үүний зэрэгцээ үндсэн зарчим дээрээ тулгуурлах хэрэгтэй. Эдгээр асуудлыг анхдагч зарчмаар нь яаж шийдэх вэ гэдэг нь чухал. Бидний хүсдэг зүйл бол өөр салбар, өөр улсын салбар байгууллагуудын хооронд хил дамнсан мэдлэг, туршлагын солилцоо бий болох явдал юм. Хамгийн сайхан зүйл нь бид жил бүр өөр хотод зохион байгуулагддаг олон улсын чуулганд оролцож туршлагаа солилцдог. Тэгээд бид суралцдаг. Нэг ёсондоо Киото, Торонто, Сингапур, Праг, Лондон, Шанхай гэх мэт хотуудаас анх эхэлсэн. Сүүлийн үед Мехико хот, Хонконг, Коломбо зэрэг хотуудад болсон. Энэ жилийн тухайд Абу Дабид хийхээр төлөвлөж байсан ч дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалаад одоогоор тодорхойгүй байна. Харин нэг өдөр Улаанбаатарт ирж чуулбал мэдээж бид орон нутгийн архитектуруудтай хамтран ажиллаж чадвар бэхжүүлэх чиглэлд ажиллана. Дараа нь орон нутгийн иргэдтэй хамтран бодит шийдлүүд хайна. Гэхдээ түүнээс ч илүү чухал нь бид бүгд нэг дор цуглаж
бие биенээсээ суралцах явдал. Жишээлбэл Австралиас ирсэн хүмүүс уугуул иргэдийн онцлог суурилсан дизайны талаар ярьж болно. Энэ чиглэл тэнд маш хүчтэй хөгжсөн. Эсвэл Бразил зэрэг улс орнууд хүн амдаа тохирсон орчныг хэрхэн төлөвлөж, загварчилж байгаагаа хуваалцж болно. Тэгэхээр янз бүрийн улс орнуудын өөр өөр шийдлүүдээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг үү? Хэрэг бүгд нэгдэж чадвал энэ бол маш сайн арга. Танаас сүүлийн асуултаа асууя. Ийм төрлийн холбоо байгууллага нийгэмлэгүүд ямар өөрчлөлт авчирч чадах вэ? Мөн хувь хүн бодлого боловсруулагчид Монголд болоод дэлхийн нийтэд ямар өөрчлөлтийг хийж чадах вэ? Та юу н ямар мессеж өгөх үү? Миний бодлоор бодиттой байх хэрэгтэй. Та бүх зүйлийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тиймээс ямар асуудал дээр тэмцэхээ, юунд төвлөрөхөө сонгоод тэр хүрээндээ ажиллах хэрэгтэй. Ингэснээр тэр нь таны шийдэхийг хүсч буй асуудлын бодит шийдлийн үлгэр жишээ болж чадна. Тэгээд үүнийг дараа нь улам тэлж өргөжүүлж болно. Жишээлбэл та яг бидний ард байгаа энэ төв талбайг илүү ногоон болгож явган зорчигчдод ээлтэй болгохоос эхэлж болно. Бид юуг хардаг вэ гэхээр хүмүүсийг энэ талбай руу яаж татах вэ гэдгийг хардаг. Учир нь өөр гудамжнаас ирэхэд өөр саад бэрхшээл байна. Явган хүний зам гудамжны гэрэлтүүлэг, аюулгүй байдал, газрын тэгш бус байдал гэх мэт. Тэгээд та үнийг аажмаар сайжруулж эхэлнэ. Ингэснээр хүмүүс талбай руу ирэхэд амархан, аюулгүй, шөндөөч гэсэн гэрэлтүүлэг сайтай болно. Хүмүүс хотод илүү удаан хугацааг өнгөрөөж эхэлнэ. Дараа нь хотын захиргаа эсвэл урлагийн байгууллагууд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж болно. Бүжиг, дуу хөгжим, баяр ёслолын арга хэмжээ хүртэл байж болно. Шинжилж бай, өөр ямар ч баяр байсан. Ингээд таны хотын төв талбай хотын бусад үлдэгдэл ашиглагдаагүй орон зайг сэргээх хөшүүрэг хөлгөгч цэг болж чадна гэсэн үг. Дараа нь та хотын өөр хэсэгт үүнийг амжилттай хийж чадвал хооронд нь холбоно. Тэгээд гинтл хүмүүс очиж болох олон нийтийн орон зайн бүхэл бүтэн сүлжээ бий болно гэсэн үг. Миний бодлоор энэ бол хотыг дахин амьлуулах ажлыг эхлүүлэх нэг арга. Гэхдээ ерөнхий гол зорилго нь ижил хിവэр байх ёстой. Энэ орчин нь амьдрах, ажиллах, амрах, суралцах боломжтой орчин байх ёстой. Энэ бол маш чухал. Архитектор хүний хийдэг ажилч энэ гэж би боддог. Бид бол амьдралын орчныг бүрдүүлэгчид. Бид хүмүүс хэрхэн амьдрахыг тулган заадаггүй. Харин чиглүүлдэг, урам өгдөг. Ялангуяа хуучин барилга байгууламжтаар бид ахмадуудад зориулж дурсамжийг нь дахин сэтрээхийг хичээдэг. Гэхдээ үүний зэрэгцээ залуу үе өнгөрснөө ойлгож байж л ирээдүйн манлайлагч болж чадна. Тиймээс энэ маш чухал. Үнэхээр маш чухал. Биднийг хийдэг ажлын гол сүм нь олон нийт хамт олон байдаг. Та хаана байхаас үл хамаарна. Тэгэлгүй яах вэ? Ийхүү CNBC Mongolia студид хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Мөн цаашдаа Монгол улс AIA болоод бусад архитектурын байгууллагуудын хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөнө гэж найдаж байна. Маш их баярлалаа. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Тэгээд олон улсын архитектор, олон улсын Америкийн архитектурын хүрээлэнгийн өмнөх оны ерөнхийлөгч асан Юки Чон эрхэмтэй доктортой дизайн болоод архитектурын эрүүл мэндийн талаар ярилцлаа.